Сайн уу? Би одоо нэг юм хийж байна. Тэрийгэ бичлэг болоход оруулъя гэж бас бодлоо. Маргааш бид нар кемпинг явна. Кемпинг гэхүү, кабин гэхүү. Нэг модон донд байшин түрээсэлсэн байгаа. Тэгээ маргааш явахын хоёр найзтайгаа манай хоёр найз хүүхэдтэй болж байгаа гинэ. Тэгээд одоо эхнэр нь жирэмсэн. Тийм болохоор би жоохон бэлэг авсаа. Тэгээд би нэг цүнхэн дээр зураг зурж зарах гэж үзсэн дааж. Фейлтэй зарагдахгүй байгаа. Тэгээ надаа юм зөндөө цүнх байгаа. Тэгээд энэ дааван цүнхэн дээрээ ийм зураг зураад тэгээд авсан жоохонуудаа хийгээд өгчэй гэж бодлоо. За дууга тавиад миний дуртай дуу. Want a perfect soul. I want you to notice I'm not around. So fucking special. I wish I was statue. No green. I'm a widow. What the hell am I doing here? I don't belong here. Жижиг хөлийг хараа. Хүн ингээд зураг зурхаар ч юм уу эсвэл зураг зургийг харахаар аягүй тайвширдаг юм л шүү дээ. Би таадиас гоё стрессээ чинь тайлгаад тайвшруулах гад ингээд зурж байгаа үзүүлж байгаа шүү. Хоббигоо хөлгөөгөр дандаа дуртай маа хийж явах хэрэгтэй мэлээ. Ямар ч завгүй байсан. Хийж явах хэрэгтэй мэл шүү. Би жишээ 10 жил тахта зураач болно гэж боддог байсан. Тэгээд тэрний дараа сэтгүүлч мэргэжлийг сонгоод гэтээ би сэтгүүлч мэргэжлийг сонгосондоо харамсдаггүйтэй. Мэргэжлтэй дуртай, хайртай. Тэрнээсээ хойш тэгэл хүүхдтэй болоод сургуулаа төгсгөөд тэг гэр бүлийн ар гэрээ амьдралаа бодоод тэрнээс хойш ер нь зураг 10 жилээс хойш тэгээд энд Америкт ирснээс хойш бас юм зураг зурх мантай амьдралаа яа гэжсэн юм чи. Би харин саяхнаас яг түрүү жил юунд ороод пандемикт ороод хөл хороонд ороод Америкт 3-4 сар гэртээ суугаад алтчгүй нэг туртай амаа хийхгүй л бол хүн чинь гарчимдаад байт юм лээ. Нэг өдөр шууд Walmart орол баахан зургийн юм авал тэгээл зураг дахиад зурж эхэлсэн. Тэгээд та нар маань хоббигоо хизээж бити орхиорой гэж хэлэх гэсэн. Tomorrow. За сабатаа бидний хасаа өдөр энд болж байна. Хасаа өдрийн өглөө 11 жоохон өнгөрч байна. За бид гэрээсээ гараад энэ влогоор нэг уул руу явахаар шийдсэн. Шинэндаав гэдэг нэг уул руу. Тийш очиж амарнаа 2 хоног. Нэг байшин авсан байгаа. Тэгээ найзынхаа бас гэр бүлтэй хамт явахаар болсон. Тэгээ одоо найзынхаа гэр бүлтэй гараад хүнсээ цуглуулах дэлгүүрийн хаагаад паркинг дээр уулзахаар болсон. Ой, ноход ариуллаа. Өдөө. Зя. Хүүртэнүүдээ өмсөрөө guys. Удаа үлээсэн үү? Тэр нохонууд хуцснууд хоёрыг ирэхэд. Үгүй. Зочлоосоо яг ариулах гэж шүү. Go die. I'm going. Ийм газар шүү. Let's go wash your hands. Шинэсээ махан юм. Зя башинда итлээ шүү. Оо. Хөргөл юм шүү. Raven family. Зя.
Настай юм байна. Бид нар байшин нэрээ ирчлээ. Тэгээд машаарч идэх гэсэн чинь нөө шаардаг нөөс маань гал сах юмнууд маань байхгүй байх шиг байна. Бид хоёр нөөсөнд одоо явж байна. Иш ойрхон нэг 10 минутын зайтай л авцар. Интернет байна уу? За манай найз Tesla авсан байна. Тэгээд Tesla-г бас ямархуу юм байна. Бас машин сонирхолтой болохоор жоохон баг зэрэг оруулчих. За саруула тайлбарлаа. Юу гэж хэлэхлээ. За одоо энэ ингээ юу холбогдсон байгаа вэ? Интернет бол ингээ холбогдсон байгаа тийм. Цаанаасаа интернет нүгөө. Угаасаа насан туршдаа бараг ингээ интернет машин ч юм уу интернеттэй байна. За одоо ингээ бусад янз бүрийн хянах минь өөр газараар байхгүй юм шиг. Өөр одоо энгийн одоо хуучин одоо боломжтой машиныг одоо ерөөсөө юу ч байхгүй заяа. Гол бүх хянах самбар одоо бүх одоо нөгөө нэг PC одоо хийх үедээ бүгднийг энэсээ тохируулчихна. За энэ салон энэ хувьд одоо энэ бохирдлын хувьд бол энэ бол айгүй амархан цэвэрлэгдэхээр л харагдаж байна. Ер нь дотроо бол илүү туттай юм байхгүй. Айгүй цэвэрхэн юм аа тий. Энэ бол тасархай юм аа. Одоо гэж тийм. За чи одоо аль хэсгээс юу хийсэн мөлий? Одоо нөгөө нэг дүүргснээр 300 майл явна шүү дээ тий. Чи тэгээ одоо тэр 300-аар дүүрэхэд бол хэдэн төгрөг төлж байгаа вэ? Цахилгааны мөнгө. Ямар ч мөнгө төлөхгүй. Одоо энэ Америкт чинь гадуур одоо ингээд зүгээр өнгөө машин одоо цэнгэлдэг газрууд бүр амар их байдаг байхгүй. Энэ гэхдээ миний машины хувьд бол зүгээр л стандарт ерөөдөө стандарт хөлбөр юм. Одоо энэ машины performance гэдэг хөлбөрийг арай үнэхээр хөдөлж авч болно заа. Тэр нь бүр амар хурдтай. Одоо энэ машин чинь үнэ хэдэ? Зах зээлийн үнэ. Амар юм байна уу? Сэлэкэн. Энэ машиныг бол би юу яасан заяа. $50,000-оор авч болно. Яг намайг одоо нэг захиалгаа өгч яхад $50,000 гэжсэн заяа. Одоо тэрнээс хойшоогоо хүмүүс бүр амар их захиалаад тэнгүүд нөгөө Tesla цаанаас нь үнэ ачаалаад дэлгөө байлаад тэгээ бүр үнэ амар өсгөөд Tesla-гийн хувьцаач ихсэн амар үнд орсон байна шүү дээ. Тэгээ намайг авснаас хойшоогоо энэ машины үн $9,000 өссөн. Одоо миний машины үн одоо $9,000. Одоо би машинаа зарлаа гэхэд шууд $9,000 нэмээд буцаага зарчих юм уу те. За бид тэр одоо чакрола аваад тэгээд буцаад гэртээ очиод бичлэгээ баг зэрэг орой хоолн дээр үргэлжлүүлээ да. За манай зөндөө олон хүмүүс ирсэн шүү. За манай Жаямэ байна да. Жаямэ байна. Бидний донд одоо хамгийн олон улс мэддэг хүн дээ. Та хэдэн орноор аяснаа хэлээч. За. Тага алдсан биш. За манай дэлгэрэгч байна. Манай яриад ирсэн дэлгэрэгч үү. Бодол захиалж игдэг дэлгэрэгч Жагийнхаа юм байна. Манай хүүхдүүд байна. Манай хоёр найз байна. Одоо болохоор энэ хоёр хоног үйл 7 8 2 байна. Толгоноос их юм алгана. Би одоо нэгээр авна шүү дээ. Тоглоомын болцол. Юу гэдэг үлээ одоо жишээлбэл англиар ярил observe. Одоо эднийх бол. Харин чи хурцтай сууч шүү дээ. Come on. Ooh, yes, that's right. Good.
Юм ингээд хөдөлгөө байгаа шүү дээ. Өдгөө гайгүй. Түсгээд гар урт. Яаж гайгүй. Юу яа чам? Хүмүүс үү? Looks like it's a pig. Зүгээр. Гизэн дээр над уртлын магазина тавьж байгаа бод. Энэ даашгаа гитэн. 2 hours later. За бид нар уулынхаа амралтнаас гараад нэг юм музей дээр ирсэн байна. Luray Caverns хэмээх энэхүү агуун Америк нэгдсэн улсын хамгийн томоохон агуунуудын нэгт ордог. 1878 онд нэг 5 хүн явж байгаад энэхүү агууг олсон юм байна. Улам л доош. Тэгээд эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү агуун 400-аас 450 сая орчим жилийн настай юм байна. Hey, check out this one. It looks like Цас ороод модон дээр цас орсон юм шиг харагдаад байна. check out the rock on the wall. It looks just like a weeping willow tree. See? There's the tree. That's the tree. Oh yeah. And here to your right, see the Тэр rock модж over there? харагдаж байна гинэ. I think that rock looks like a strip of old Virginia bacon. A little boy the other day said he thought it looked like a chicken nugget. He must have been hungry. Hey, see, there's the bathtub. Нэг сонио өөр газар очсон юм шиг санагддаг юм байна. Оо унах чинь. Сонио үлгэрийн ертөнцид очсон юм шиг. Та нарт мэдрэгдэж байна уу? Энэ бүр ингэ Алмаар болж байна те. юм шиг. За одоо би жоохон устцаад. Тэр Ой зураг авах ганаа. ус тацаад байгаа юм гэж. Энэ дээдлийн тусгалан тусж байгаа мөртлөө яг л дээр дор байгаа. Доор нь юм байгаад байгаа юм шиг харагдаж байна те. За энэ хэсэг бол агууд байгаа хамгийн гүний ус. 6 фит орчим гүнзгий гэсэн. Тэгээд энд хүмүүс хүслээ шивнээд зоос мөнгө хийдэг. Хүслээ шивнээд шидсэн зоо шидсэн штэ тэнд цугларсан мөнгнүүдийг нь бүгдийг нь цуглуулад гаргаж аваад уснаас нь тэгээд хандвийн үсэд мөнгө хандвалдаг гинэ. Нийтдээ $1 сая цугларсан юм байна анх нэгдснээс нь хойш. За энэ удаагийн аяллаа түрээр дуусч байна. Дараа уулзцгаая. Bye bye.